Миний хувьд бол бас яг тэгж боддог. Ер нь бол Библиэлд бичигдсэн зүйлүүдийн ихэнх нь биелжлээ гэж бол бас хараад байдаг. Тэгтэл их олон зууны туршид олон тохиолдолд тэр байтугай монголчууд дэлхийн талыг эзлээд эхлэх үед дэлхийн төгсгөл ирж байна гэж бодсуудаж байгаа шүү дээ, тий. Бид нар хүртэл тэгж бодоход нөлөөлж исэн хүмүүс шүү дээ. Тэгэхээр бол ямар байдлаар ирэхийг бол би мэдэхгүй боловч ямар ч байсан сонорс сэргийг одоо тий бусдын адил унтдаггүй нэг нь л одоо хөөргөгдөн бас эзэнтэй нэгдэх болно гэдгийг бид нар бол ойлгож авах хэрэгтэй. Тэгэхээр Ром номын 13:11 дээр цаг үеийг нойрноос сэрэх цаг хэдийнэ болжээ гэдгийг мэдрэн үүнийг хий. Урд бидний итгэсэн үеэс аврал одоо ч гэсэн биднэрт ойрхон байна. Аврал хизээнээсээ илүү биднэрт ойрхон байна гэж бол хэлж байгаа. Тэгэхээр бүгдээр нэг зүйлийг ойлгоод байгаа. Би ирээд та нарыг авч. Миний эцгийн гэрт олон мөрөө байгаа. Тэгээд юу гэсэн мэхээр ер нь бол би унтдаггүй сэргийг эрүүл ухаантай намайг хүлээж чадсан нэгнийг тэр байранда авахаар эргэж ирэх болно гэж эзэн Есүс хэлсэн гэсэн үг шүү дээ.